За ямар ч хэлсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин нарын уулзалт 2026 оны 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд бол Бээжин хотноо маш амжилттай болж өндөрлөө. Гэхдээ бас яг ч амжилттай болсон гэж хэлэхэд арай эрт байж мэднэ. Ер нь бол одоо дэлхийд даяар ойрох дорнодын хямрал, за мөн одоо геополитикийн энэ тэнд хурцдмал байдалтай байгаа энэ цаг үед болсон одоо энэхүү уулзалт нь хоёр орны эдийн засаг стратегийн чиг хандлагыг тодорхойлсон чухал одоо үйл явдал уулзалт болсон уу гэвэл болсон. За ингээд өнөөдрийн дугаараар юу ярих гээд байна вэ гэвэл та бүхэндээ энэхүү уулзалтаар хоёр талууд хоорондоо тохиролцсон бодит үр дүн бүхий хэлэлцээрүүд болон талууд мөн өөр хоорондоо хэлэлцсэн боловч тодорхой хэмжээний саналын зөрүүтэй байдлын улмаас санал нийлж чадаагүй сэдвүүд, за мөн энэ уулзалтанд маш ихээр олон нийтийн анхаарлыг татсан онцлог үйл явдлуудын дэлгэрэнгүй та бүхэнд өнөөдрийн дугаараар хүрэхээр бэлэн болоод байна. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. За BGM нь бондын болон үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэрэгжлийн хамт олон юм а. За 2026 оны Бээжингийн энэхүү дээд хэмжээний уулзалт нь бол үзэл сурталын маргаан гэхээсээ илүүтэйгээр бол энэ хоёр их гүрэн за өөрсдийнх нь ашиг сонирхлыг хамгаалсан нэг ёсондоо цэвэр бизнес төвтэй маш прагматик уур амьсгал бүхий уулзалт болж өндөрлөө гэж дүгнэх нь бол зөв байх. За дэлхийд даяар эдийн засгийн тодорхойгүй байдал, ойрох дорнодын дайн гэх мэтээр маш эгзэгтэй байгаа энэ цаг үед энэ хоёр орны удирдагч бол одоо хэд хэдэн маш одоо бодиттой тохиролцоонуудад бол хүрч чадсан. За эхний тохиролцоо нь юу байсан бэ гэвэл энэ хоёр улс нийлээд одоо шинэ үеийн худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөл гэдэг ийм байгууллагыг бол байгуулахаар болчихлоо. За нэг ёсондоо бол энэ айлчлалын хамгийн одоо бодит бөгөөд хамгийн том үр дүн нь яг энэ байгууллагыг байгуулах явдал байсан гэж хэлж болно. За бид бүхний мэдж байгаа ч одоо сүүлийн бараг 10 гаруй жилийн турш Бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсууд өөр хоорондоо тарифын дан хийсэн, нэгнийхээ эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авсан. За ингээд энэ байдал маш удаа үргэлжилсэн учраас хоёр тал хоёулаа асар их хохирол амсаад за эдийн засгийн харилцаагаа арай илүү нэгээ ингэж урьдчилан таамаглаж болох үс төвшөнд аваачихыг зорьсон гэж ингэж хэлж болно. За ингээд энэ шинээр байгуулагдах уг зөвлөл нь бол одоо хоёр орны аль альнийх нь үндэсний аюулгүй байдалтай харьцахгүй буюу одоо нэг ёсондоо бол өргөн хэрэглээний бараанууд гэх мэт тийм энгийн бараа бүтээгдэхүүний худалдааг бол хоёр орны хооронд хэвийн үргэлжлүүлэх, за мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд гарсан альва хөрөнгө оруулалтын эвдэв маргаануудыг аль тал нь улс төржүүлэхгүйгээр шийдвэрлэх зорилготой юм шууд сувг бүхий ийм байгууллага гэж ингэж ойлгож болно. За энэ байгууллага байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулснаар дэлхийн эдийн засагт багч болов аюулгүй бүс одоо үүсэх боломжтой боллоо гэж олон улсын шинжээчид бол үзэж байгаа юм. За тэгвэл одоо мэдээч хэрэг талууд бас Ормозын хоолойн асуудлаар бол тодорхой хэмжээний тохиролцоонд хүрч чадсан гэдгийг бол хэлж онцолж болно. За ойрох дорнд ялангуяа энэ Ираны эргэн тойронд одоо нөхцөл байдал хурцдсан энэ үед бол хоёр орны ашиг сонирхол яг нэг цэгт огтлцож байгаа нь бол газрын тосны урсгалын асуудал гэж шууд хэлчихэд бол болно. За дэлхийн газрын тосны 20 орчим хувийг дамжин өнгөрүүлдэг Ормозын хоолойг бол одоо ямар ч үнээр хамаагүй нефттэй бөгөөд аюулгүй байлгах нь Трамп болон Ши Жинпин хоёрын одоо хоёулангийнхан эрх ашигт нийлж байгаа учраас энэ асуудал дээр энэ хоёр хүн маань хоёулаа одоо санал нэгдсэн гэсэн үг. За түүнчлэн Иран улсыг бас цөмийн зэвсэгтэй болохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэдэг энэ маш чухал асуудал дээр Бээжин болон Вашингтоны эрх баригчид бол яг ижилхэн байр суурьтай байгаа гэдгээ сая Бээжинд болсон уулзалтаар бол одоо олон нийтэд бол зарласан. За энэ зарлалт, энэ тунхаглалт бол ойрох дорнодын геополитикт бол маш том, ялангуяа Иранд маш том дохио болсон гэж бол хэдүүлээ ойлгож болно. За түүнчлэн Америкийн нэгдсэн улс Бүгд найрамдах Хятад ард улсын удирдагчид нэгээ одоо итгэлтэй түншүүд буюу итгэж болох түншүүдэ гэж харж чадахгүй байгаагаа хүсээд тэгж харах боломж байхгүй байгаагаа бол одоо шууд илэрхийлсэн. За иймээс одоо ийм итгэлцэл байхгүй нөхцөлд бол ирээдүйд одоо бий болж болсошгүй гинтийн савлгаа эсвэл одоо самсаргүй мөргөддөөнөөс одоо зайлсхийхийн тулд нэгнийх нь дундуур улаан шугам татах асуудал дээр хоёр их гүрний удирдагчид санал нэгдсэн. За энэ нь ямар учиртай вэ гэвэл нэг ёсондоо бол энэ хоёр их гүрний дунд цэргийн санамсаргүй мөргөлдөөн гаргахгүй байх. За хэрв санамсаргүй байдлаар цэрэг зэвсгийн мөргөлдөөн гарсан тохиолдолд тэр хямралыг асар богино хугацаанд зохицуулахын тулд
Вашингтон болон Бээжингийн хооронд хоёр ерөнхийлөгч шууд өөр хоорондоо ингэж холбогддог одоо халуун шугамыг тогтмол ажилуулж мөн одоо дэлхийн бусад бүс одоо нутагдах нэгнийхээ нөлөөллүүдийг бас далдуур хүлээн зөвшөөрөх гэсэн юм давхар мессежийг агуулсан утгатай иймэрхүү тохиролцоо болж одоо болсон гэж ингэж дүгнэж байгаа юм. За ингээд уулзалтын төгсгөлд ерөнхийдөө Дональд Трамп бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпинийг бол 2026 оны намар гэдэг байгаа. Яг он сар нэлээг 9 юм уу 10 11 сарын аль нэгэнд нь Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотноо бол төрийн айлчлал хийхийг ингэж аль бие ёсоор урьдсан ийм одоо маш чухал үйл явдал боллоо. Энэ нь ямар учиртай вэ гэвэл Дональд Трампын зүгээс ч мөн ялгаагүй хятад болон Америк гэдэг энэ хоёр орны хоорондын харилцааг бол одоо хэвийн төвшөнд барих гэсэн юм маш том улс төрийн геополитикийн дохио байсан гэж ингэж харж болно. За түүнчлэн энэ хоёр орны удирдагчид маань энэ оны сүүлээр одоо их 20 буюу G20-ийн уулзалт болно. За мөн одоо Аз номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтууд бол энэ ондоо болно. Тэгэхээр энэ хоёр орны удирдагчид эдгээр уулзалтуудад бол хоёулаа биечлэн оролцох нь бол тодорхой байгаа. Тиймээс энэ хоёр юу тохирсон бэ гэхээр энэ олон улсад болж өнгөрөх дэлхийн нийтийн нүдэн дээр ил байх уулзалтуудад Хятад, Орос, Хятад, Америк хоёр бие бинийгээ ил тодоор ингэж шүүмжилж бие биентэйгээ илт ингэж дайсагнагдсан уур амьсгалыг гаргахгүй байя. Нэг нэгэндээ зөөлөн хандъя олон улсын тавцсан дээр гэдэг дээр энэ хоёр хүн санал нэгдсэн байна. За ингээд одоо эдгээр тохиролцоонууд нь дэлхийн Америк, Хятад хэмээх энэ хоёр супер гүрэн одоо хүйтэн дайны хурцдмал байдлаасаа төр зур татгалзаж одоо ухраад эдийн засгийн одоо болон эрчим хүчний зах зээлийг дэлхийн нийтийн зах зээлийг тогтворжуулах шин хүсэлтэй байгаа бөгөөд за нэг ёсондоо бол одоо аль талынх нь эрх ашиг энэ цэг дээр огцлцож байгааг бол маш тодорхой харуулсан уулзалт бол боллоо. За тэгвэл одоо дээрх уулзалтаар хоёр талууд маш нухацтайгаар өөр хоорондоо хэлэлцсэн боловч саналын зөрүүтэй байдлаас болоод ойлголцолд хүрч чаддаггүй ингээд яриа хэлэлцээр нь мухардалд орсон бас хид хідэн чухал сэдвүүд бол олон нийтийн анхаарлыг бол татсан. За нэн тэргуунд бол мэдээч хэрэг бид бүхэн Тайваны асуудлыг бол шууд дурдж болно. За Тайваны асуудал бол энэ уулзалтын хамгийн эмзэг, хамгийн эрсдэлтэй зэг байсан гэж ингэж дүгнэж хэлж болно. За Ши Жинпин Тайваны асуудлыг бол Хятад улсын язгуур ашиг сонирхлын хамгийн гол цөм бөгөөд за Хятад Америк нэгдсэн улсын харилцааны түрүүн яриад байсан улаан шугамны хамгийн ихний улаан шугам юм шүү гэдгийг бол Дональд Трампд маш хатуу анхааруулсан. За ялангуяа Америк нэгдсэн улсаас Тайванд нийлүүлж байгаа зэвсгийн худалдааг нэн даруй зогсоохыг Ши Жинпиний зүгээс бол Трампд шаардсан. За харин Трамп хариуд нь бол бид бүхэн та бүхний тэр нэг Хятад бодлогыг бол ер нь бол хүлээн зөвшөөрж ойлгож байгаа. За гэхдээ Тайван бол өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой гэдэг одоо ийм Америк нэгдсэн улсын уламжлалт бүх цаг үеийн ерөнхийлөгчдийн баримталж ирсэн энэ байр суурин дээр бол би хатуу зогсно. Иймээс зэвсгийн 8-ыг цаашид өргөжлүүлсээр байх болно гэдгийг бол Ши Жинпиний улаан нүрэн дээр нь бол хэлсэн. За энэ сэдвүүдээр ингээ хоёр тал зөвхөн өөрсдийнх нь хатуу байр суурийг нэг нэгэндээ одоо амаараа нүдрүүн харж байгаад амаараа илэрхийлээд одоо өнгөрсөн иймэрхүү уулзалт болсон. Тэгэхээр одоо Тайваны асуудал, Тайваны хурцдмал байдал яг бодит байдал дээр ойрын жилүүдэд намжих, шийдэгдэх юм ямар ч одоо ул мөр одоо тийм зүйл бол ажиглагдахгүй байгаа нь бол энэ уулзалтаас бол маш тодорхой харагдсан. За түүнчлэн энэ хоёр том орны удирдагчид санал нийлж чадаагүй дараагийн асуудал бол хоёр орны хооронд өрнөд буй тэр үүсэд буй технологийн хориг болон химэл оюун ухааны тулалдаан гэж одоо ингэж хэлж болно. За хоёр орны хоорондын технологийн салбар дахь ноёрхлын төлөөх одоо тулаан энэ уулзалтаар бол огтхонч зөөлрөөгүй харин ч одоо баг улам буцалж дэвэрсэн ингээд хэлчихэд бол буруудахгүй. За Хятадын тал Америк нэгдсэн улсын зүгээс одоо тавьсан тэр хагас дамжуулагч болон одоо бусад дэвшилтэд технологийн экспортуудын хоргийг бол одоо Хятадын хөгжлийг боомлох гэсэн шудраг бус үйлдэл гэж үзээд одоо маш хүчтэй буруутгаж энэ хоригоо Трампа чи суслаад өгөөч гэдэг одоо иймэрхүү шаардлага тавьсан. За гэтэл Трампын зүгээс юу гэж хариу тайлбар хийсэн бэ гэхээр энэ асуудал бол Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал болон одоо цэргийн зориулалтаар химэл оюун ухаан хөгжүүлэхээс сэргийлэх одоо иймэрхүү батлан хамгаалахын шалтгаантай үндэсний аюулгүй байдлын шалтгаантай асуудал учраас одоо нэг ёсондоо зөөлрүүлэх боломжгүй гэж
Ши Жинпинд бол ингэж хэлсэн. За хэдийгээр тэд одоо ингээ химэл оюун ухааны одоо хяналтгүй зах замбраагүй энэ бүх хөгжлийн эсрэг ерөнхий зарчмын асуудал дээр санал нэгдэж байгаа боловч энэ хоёр орны хоорондын энэ өрсөлдөөний асуудал илүү том асуудал, илүү том мөнгөний болон геополитик эрх мэдэл хүн төрөлхтний одоо ирээдүйн төлөвийг тодорхойлох химэл оюун ухааны салбар гэдэг бол ийм маш чухал салбар болохоор хин давнгаа байр суурь авахыг хүсэж байгаа болохоор тохиролцоонд хүрч ингээд чадаагүй. За ингэснээр яг бодит байдал дээр хоёр орны хооронд өрнөж байгаа энэхүү чипний дайнч гэхүү химэл оюун ухааны өрсөлдөөнч гэхүү одоо энэ бүхэн нь бол намжих бус харин цаашид улам эрчимжих бодит боломж бол одоо бүрдсэн тодорхой харагдаж байна. За дараагийн маш чухал сэдв гэвэл одоо бид бүхний монголчуудын маань маш сайн одоо анхаарлын төвд ерөн сүүлийн жилүүдэд нэлээд орж ирсэн хүн болгон тодорхой хэмжээний одоо зарим нь буруу, зарим нь зөвч гэх юм уу одоо хүн янз бүрийн л ойлголттой болсон энэ газрын ховор элементийн одоо сэдв байна. За дэлхийн ертөнцийн өнөөдөр одоо альва шин технологи, батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэлийн одоо бүх тэр тулгуур амин сүнс нь бол газрын ховор элементүүд дээр бол тулгуурладаг болсон. За гэтэл энэ газрын ховрын салбар дээр бол одоо бүгд найрамдах хятад ард улс бараг дангаараа шахуу дэлхийд ингэж бүрэн ноёлсон байдалтай байгаа нь Америк нэгдсэн улсын хувьд бол маш том аюул болоод нэлээд багагүй хугацаа бол өнгөрсөн. За Трампын одоо төлөөлөгчд хамт явсан төлөөлөгчд газрын ховрын нийлүүлэлтийн сүлжээг бол улс төрийн зэвсэг болгохгүй одоо байхыг хятадын талаас хүссэн. Нэг ёсондоо бол бити газрын ховроор та нар биднийг шантаачлаач эн чи ёс сүгүй үйлдэл штэ гэдэг одоо иймэрхүү утгатай зүйл хэлсэн байгаа. За тэгвэл хятадын талаас ямар хариу өгсөн бэ гэвэл одоо Америк нэгдсэн улс та нар өөрсөндөө байгаа тэр давуу тал болох өндөр технологи бүхий тэр чипний хоргийг тогтоож за манай улсын тэр хөгжил дэвшлийг ингэж хязгаарлаж манай улсын технологийн хөгжлийг ингэж гацааж ингэж чипний дайн хийж биднийг өөрсдөө ингэ шантаажирч байгаа учраас бид нар ч гэсэн өөрсдийнх нь газрын ховор элемент дээрх олон улсын түвшинд их тэр давуу байр суурийг ашиглаж одоо та нарын эсрэг ашиглах ингэж бүрэн эрхтэй гэдэг ийм санааг Ши Жинпин маш нарийн хятад ухаанаар бол эвтэйхэн Трампд бол дипломат байдлаар бол ингэж ойлгуулчихсан. За тэгвэл энэ уулзалтын дараагийн чухал сэдвүүд одоо цөмийн зэвсгийн хяналтын одоо шинэ гэрээ байгуулах ийм асуудал байлаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс ерөнхийдөө ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэхээр Орос, Америк гэдэг хоёр улсын хооронд бол одоо цөмийн зэвсгийн хяналтын гэрээг шинжилэн байгуулах ийм зорилготой байгаа. За тэгвэл Трамп энэхүү гэрээнд хятад улсыг бас заавал оролцох шаардлагатай байгаа бөгөөд Ши Жинпинтэй нийлээд гуруулсан гэрээ байгуулъя гэдэг одоо иймэрхүү саналыг бол гаргасан. За гэхдээ Ши Жинпин мэдээч хэрэг Трампын энэ саналаас бол шууд татгалцсан. За Бээжин ямар байр суурийг ерөнхийдөө илэрхийлсэн бэ гэвэл манай улсын цөмийн зэвсгийн нөөц бол танай Америк нэгдсэн улс болон энэ хойноогоо Оросын холбооны улстай харьцуулах аргагүй бид нар маш цөөхөн цөмийн зэвсэгтэй. Тэгтэл та хоёр ийм их цөмийн зэвсэгтэйгээр бид нар энэ гэрээнд чинь нэгдчих юм бол та хоёроос хамаагүй бага цөмийн зэвсэгтэй болоод яг энэ байр суурьнда гацчихад байна шүү дээ. Тийм болохоор нэг бол манайх цөмийн зэвсгээ улам хөгжүүлээд та хоёрынхтай ойролцоо төвшөнд цөмийн зэвсгийнхэн цөмийн цэник тушууныхын тоог өсгөх хэрэгтэй. Эсвэл та хоёр өөрсдөө цөмийн зэвсгийнхэн тоог тэр цөмийн цэник буужингуудын тоог манай төвшөнд бууруулад одоо ижилхэн тоотой болгосон цагт бол одоо энэ гэрээг хийх боломжтой гэдэг ийм маш прагматик ийм одоо шудраг иймэрхүү саналыг бол тавьсан. За тэгэхээр энэ бүхнээс юу гэж дүгнэж ойлгож болохоор байна вэ гэхээр энэ Америк, Хятад гэдэг энэ хоёр их гүрэн дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч, технологийн тэргүүлэгч энэ хоёр их гүрэн эдийн засгийн асуудал дээр нэг нэгэндээ тодорхой хэмжээний буулт хийж түр эвлэрч болох боловч харин дэлхийн одоо эрх мэдлийн ноёрхлын төлөөх тэмцэл, дэлхийн технологийн салбарын ноёрхол, дэлхийн батлан хамгаалах салбарын ноёрхлын асуудал дээр хин хэндээ буулт хийхийг огтхон ч хүсэхгүй байгаа. За үүний төлөө бид нар аль аль нь тууштай тэмцэлдэх болно гэсэн ийм маш хатуу зарчмын байр сууриа ил тодор ингэж илэрхийлсэн ийм уулзалт боллоо гэж
саяны ярьсан зүйлсээс бол одоо ерөнхийдөө дүгнж болохоор байгаа. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн Австрт Russian Soviet-ийн Karlovy Vary хэмээх тосгонд за энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фольклорыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фольклор нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд автортай урамлын гаралтай фольклор болж чадсан түүхтэй. За тэгвэл энэ удаагийн бас дээд хэмжээний уулзалтад олон нийтийн анхаарлыг маш хүчтэй татсан асар их одоо сонирхол дагуулсан тийм онцлог үйл явдлуудаар бас дүүрэн ийм уулзалт бол болж өндөрлөө. За хамгийн ихний анхаарал татсан сэдв бол Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бүгд найрамдах хятад ард улсад хэлийн хоригтой байгаа хэрнээ хятадын нутаг дээр хөл тавьсан энэ явдал байсан. За Марко Рубио яаж байгаад хэлийн хоригтой болсон бэ гэвэл өмнө нь Америк нэгдсэн улсын сенатчаар ажиллаж байхдаа бол одоо хятадын хүний эрхийн асуудлаар маш хатуу байр суурь илэрхийлсэн учраас бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар Марко Рубиог бол аль бие ёсоор одоо 20 арга хэмжээний жагсаалтанд багтааж бүгд найрамдах хятад ард улсын хэлээр нэвтрэн орж ирэхийг бол ингэж хориглох ийм шийдвэрүүд гаргасан байдаг. Нэг ёсондоо хятад руу орох ямар ч ирэхгүй болсон гэсэн үг. Гэхдээ хятад улсын зүгээс Америк нэгдсэн улстай харилцах одоо дипломат харилцаагаа гацаахгүй тулд Марко Рубиог Трамптай хамт хятадын хөрсөн дээр авчирхаас өөр аргагүй болсон. За үүнийхэн тулд тэд нар бол маш завьтай нэгэн аргыг бол хэрэгжүүлсэн байгаа. Хятадын засгийн газраас Марко Рубиогийн нэрийг одоо хятад ханзаар бичгтээ эхний үе болох одоо луу гэдэг байгаа. Энэ луу хэмээх одоо ханзыг нь өөр утгатай ханзаар солиод бичээд ингээд дипломат шугамар түүнийг нэвтрүүлж оруулсан байгаа. За нэг ёсондоо бол одоо нэрэнд нь Марко Рубиогийн нэрэнд нь өөрчлөлт хийгээд өөр хүн шиг болгонгуудаа ингээд өөрчлөлт хийгээд оруулсан юм хуулийн цорхоог зориуд ашиглаж гаргасан гэсэн ийм л одоо юм гарч ирээд байгаа юм л та. За энэ нэг ёсонд бол одоо их гүрнүүд өөрсдийнх нь ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг учраас за ямар ч хатуу арга хэмжээ байсан тэр бүхнийг бол хүсэх юм бол хууль зөрчөөд чамаагүй ингэж аргаж болдог юм а гэдэг ийм тод жишээ боллоо гэж бол ойлгож болно. За түүнчлэн олон нийтийн анхаарлыг бүр шууд татсан нэг зүйл гэвэл Трамп Бээжинд зүгээрч нэг улс төрчлөө дагуулж очоогүй. За харин Америкийн эдийн засгийн бүхий л тэр том акулуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь баг мөрөөдлийн багаа дагуулад бол Бээжинд хөл тавьсан. За түүний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дотор бол Tesla-гийн захирал Elon Musk байсан. За Apple-ийн Tim Cook, Nvidia-гийн одоо Jensen Huang болон Wall Street-ийн нэлээд томоохон тийм хамгийн том хөрөнгө оруулалтын сангийн захирлууд бол түүний айлчлалд бол багтсан. За энэ нь бол одоо хятадын зах зээл Америкийн бизнесмэнүүдийн хувьд бол ямар чухал зах зээл байгааг бол илтгэсэн маш том үйл явдал болсон гэдэг нь бол харагдаж байгаа. За түүнчлэн энэ уулзалтын хушигны ард нэгэн маш сонирхолтой үйл явдал өрнөсөн. Тэр нь юу вэ гэвэл Америк нэгдсэн улсын нисэх онгоц үйлдвэрлэгч зэвсгийн үйлдвэрлэгч Boeing компани 2017 оноос хойш анх удаага маш том гэрээ хийсэл буюу хятадын талаас 500 орчим 737 Макс загварын онгоц үйлдвэрлэх юм түүхэн захиалга авах тохиролцоонд одоо хүрсэн ийм асуудал байлаа. За энэ нь бол одоо энэхүү айлчлалын хамгийн гол эдийн засгийн байрнуудын нэг байсан гэж бол ингэж онцлож байгаа юм. Энэ бол маш том захиалга шүү дээ. 500 ширхэг 737 Макс Boeing загварын онгоц гэсэн үг. За мөн одоо Ши Жинпин Трампыг бас Бээжингийн автортай түүхэн 600 гаруй жилийн түүхтэй Тэнгэрийн сүм хэмээх тэр маш гоё сүмдээ урьж хамтдаа зураг даруулсан нь бол хятадын дотоодын ард иргэдийн анхаарлыг бол маш ихээр татсан. За Трампын одоо энэхүү Тэнгэрийн сүм дэх айлчлал нь ямар утга учиртай вэ гэвэл хамгийн сүүлд 1975 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Gerald Ford гэдэг хүн бол тэнцээ очсон. За тэрнээс хойш Америкийн нэгч ерөнхийлөгч Тэнгэрийн сүмд очоогүй байж байгаад Дональд Трамп энэ бүх хугацааны дараа очсон нь энэ байлаа. За энэ сүм бол одоо эртний хятадын одоо эзэн хаадууд бурхан тэнгэрт хандаж газар тариалан болон одоо инх тайвныг гуйж тэнгэрт мөрөгдөг юм ариун дагшин газар байсан учраас Ши Жинпин одоо үгээрээ дамжуулж хятадын тэр уламжлалт инх тайван болон эв нэгдэл гэсэн ийм уламжлалт философиг цаагаараа одоо дамжуулан одоо Трампд сануулж за хоёр гүрэн мөргөлдөх бус эвтэй байх ёстойг бол ингэж бэлэгдсэн сэтгэл зүйн аргаар нэг өсөнд ойлгуулахыг зорьсон юм үйлдэл байсан, юм философик агуулгатай үйлдэл байсан гэж ингэж дүгнээд байгаа. За Ши Жинпин энэ газарт бол
тийм ч олон орны удирдагчдыг бол авчирдаггүй. Одоогоор албан ёсны мэдээсээр бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиныг одоо хамгийн сүүлд Тэнгэрийн сүмд бол урьж байсан гэдэг ийм мэдээлэл байна. За түүнчлэн энэ улсуудын дараагаар барууны хэвлэлүүд тэр дундаа Америкийн нэгдсэн улсын Washington Post болон New York Times зэрэг хэвлэлүүд юу гэж бичсэн бэ гэхээр энэ хятад улс Америкийн нэгдсэн улстай яг л энэ тэнцвэр түвшинд бол харилцаа гэдэг одоо ийм мессежийг бол маш ихээр онцолсон. За зарим судлаачид үүнийг юу гэж дүгнэж байна вэ гэхээр Америкийн нэгдсэн улс нь одоо ноёрхлынхын хувьд 1956 оны Их Британий уналтыг эвтгсэн одоо маш тодор харуулсан Суэцийн сувгийн хямрал гэдэг ийм үйл явдал болсон. За энэ үйл явдалтай бол зүрлээд за хятад улс бол өөрийгөө дөнгөж хөгжиж байгаа гүрэн гэхээсээ илүүтэйгээр за дэлхийн дүрмийг Америкийн нэгдсэн улстай хувааж зохиодог, энэ тэнцвэр түвшинд зохиодог дэлхийг нэг ёсонд бол одоо хамтран эзэмшдэг гэдгээ бол энэ уулзалтаар илэрхийлсэн юм түүхэн үйлсэлт боллоо хэмээн Америкийн нэгдсэн улсын дотоодын хэвлэлүүд бол бичиж байгаа юм. За нэг ёсонд бол уг уулзалтанд дэлхийн геополитикийн хүчний харьцаа албан ёсоор хоёр туйл руу шилжсэнийг гэрчилсэн юм түүхэн уулзалт боллоо гэж хэлэхэд бол буруудахгүй. За эцсийн дүндээ бол 2026 оны Бээжингийн энэхүү дээд хэмжээний уулзалт нь бол дэлхийн хоёр супер гүрэн бие биедээ итгэж тэгж нөхөрлөж найзлах гэсэндээ биш харин өөрсдийнх нь эдийн засгийн хөдөлгүүрээ зогсоохгүй байхын тулд авсан юм нэг нэгэндээ одоо хэрэгтэй зайлшгүй шаард одоо үйлдэл хийхээс өөр аргагүй байдалд орсон юм прагматик уулзалт байсан гэж ийм одоо эрүүл ухаанаар дүгнэх нь бол хамгийн зөв мэтэр ингэж санагдлаа. За худалдаа болон хөрөнгө оруулалтын зөвлөл ингэж шинээр байгуулагдаж Америкийн тэрбумтангууд бас Бээжинд очиж Боинг онгоцны одоо маш том захиалга хийгдэж байгаа нь бол өнгөн талдаа агуу их эвлэрэл мэтэр харагдаж байж болох ч за хөшигний цаана харин Тайваны асуудал, хэмэл оюун ухаан болон чипний ноёрхлын төлөөх ер нь бол энэ өндөр технологийн одоо ноёрхлын төлөөх одоо энэ дайн урд өмнөхөөсөө ч илүү хурцдмал одоо хин хиндэ буультыг хүсэлгүй байгаа нь бол энэ уулзалтаар маш тодорхой харагдсан. За энэхүү айлчлал нь бол дэлхийн эрх мэдлийн хуваарлалт нэг туйлт системээс бол бүр мөсөн салгаад Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах хятад ард улс гэсэн энэ тэнцүү хоёр хүчирхэг туйлд хуваагдсныг за дэлхийд дахинд бас албан ёсоор тамгалан баталгаажуулсан түүхэн үйл явдал болсон. За авдартай Тэнгэрийн сүмд бол хамтдаа зураг авахулсан дэлхийн энэ хоёр том удирдагч хэдийгээр тэр зурган дээр инээмсэглэн авахулсан боловч тэдний ард 21-р зууны дэлхийн шин дэг журам, дэлхийн шин дүрмийг хинэн бичих вэ хэмээх одоо чимээгүй бөгөөд ширүүн тулаан бол үргэлжилсээр байна гэж бид бүхэн ойлгох хэрэгтэй. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Энэ Бээжинд болсон энэхүү дээд түвшний уулзалтын талаар та бүхэн тодорхой хэмжээний бас шаардлагатай мэдээлүүд авч чадсан гэдэгт бол маш ихээр найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.